Сайн уу? Янж байна. За, та бүхэндээ Иохан 8-аас уншиж өгье. Тэгэхээр Иохан 8:31. Есүс өөрт нь итгэсэн иудейчүүдэд "Хэрэв та нар миний үгэн дотор байвал үнэхээр миний дагалдагчид байна." Тэгэхээр юу гэсэн бэ? Миний үгэн дотор байвал үнэхээр миний дагалдагчид байна гэжээ. Тэгэхээр бид нэг Есүсийн дагалдагчид байгаараа гэж хэлдэг. Үүний тулд бид нар яах ёстой бэ гэхээр түүний үгэн дотор байна гэсэн. Үгэн дотор байна гэдэг нь зөвхөн үгийг сонсоо зогсохгүй, үгийг хэрэгжүүлдэг, үгээр амьдрдаа гэсэн үг. Тэгээд гэж байгаа. Хэр үгэн дотор амьдарч алхаж байх үед юу ойлгод юм бэ гэхээр тэгээд гэж байгааз тэгээд гэдэг үг маш чухал. Яагаад гэвэл дараал нь чухал. Ер нь аливаа Библийн ишлэгийг уншихад дарааллуудыг анзаарах хэрэгтэй. Жишээл та програм бичдэг бол нэг функцийг бичгээс нөгөөдг нь гардаггүй. Хоол хийдэг бол ч гэсэндээ. За энгийн нэг жишээ энэ бид нар цагаан сар болох гэж байна. Бууз хийдэг. За бууз хийхэд бахаа татна, гурлаа хийн. За ингээд элдэн мөшгөлнө гэдэг бүү юм болоод тэгээд буузаа жигнэж гаргаж ирээд хэдэн минут идэх үү ялгаатаа тэгээд гаргаад сэвнэ өнтер гэх мэтлэн зөндөө олон дараалал байдаг. Дарааллуудыг ер нь буруу ч юм хийх юм бол нэг олигтой болж хуурахгүй. Тэгвэл энд эхлээд яах ёстой мэн? Үгэн дотор явах ёстой. Тэгээд гэж та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө. Тэгэхээр энэ үед бид нар үннийг ойлгож үнэн биднийг яах юм бэ? Чөлөөлөх юм бэ? Үнэн юунаас чөлөөлдөг вэ? Маш чухал. Тэд түнд бид Авраамийн удан бөгөөд хизээч хүнд ч боолждож байгаагүй гэж хэлж байгаа. Тэгэхээр чөлөөтэй хүмүүст хараад та үгэн дотор амьдарчээ. Тэг үгэн дотор амьдарч байтал аяндаа та үннийг мэдэх болно. Үннийг мэдхээр бүх юмыг яасан байна? Таныг чөлөөлнө гэж хэлж л дээ. Тэгтэл нөгөө хүмүүс чинь юм уу ихэнх хүмүүс би эрхчлөөтэй хүн шүү дээ гэж боддог. Ямар хүлээсэнд байгааг хинч мэддэггүй ер нь бол. Би хизээч хүнд ч боожлогдож байгаагүй гэж хэлж байгаа. Энд махан бие юм ярьж байгаа. Та махан биен дээр ямар амьдралтай яаж байх нь хамаагүй. Гэхдээ амьдрал дээр махан бие чинь амьдрал нь ямар нэгэн асуудал байна уу? Танд өвчин байна уу? Та албан тушаал өндөр байна уу? Яг үнэндээ. Та толгой байна уу? Сүүл байна уу? Таны харилцаа холбоо ямар байна? Хүмүүс таны талаар юу гэж хэлж байна? Та нэр хүндтэй байна уу? Их мэтлэн олон салбар байгаа. Гэр бүлтэй байна уу? Үр хүүхэдтэй байна уу? Гэр бүлтэй ямар хөө байгаа юм? Их мэтчлэн. Таны энэ олон салбарт ямар байгаа бэ гэдгийг харах маш чухал. Үнэхээр онцгой ганц биеэр дуудагдсан хүмүүс байж болно л доо. Тэр талаар хэлээгүү. Үнэхээр онцгой өөр дуудлагатай байж болно. Зөв ерөнхий хүмүүсийн тухай ярьж байна. Та нар эрхчлөөтэй болно гэж та юунд хэлнэ вэ? Эдгээр хүмүүс үнэхээр энийг ойлгохгүй байгаа. Одоо ч гэсэн хүмүүс бас ойлгодгоо. Есүс тэдэнд үнээр би танарт хэлье. Нүгэл үлдэгч бүр нүглийн боолмоо. Боол гэвч мөнгөд байдаггүй, харин хүү л мөнгөд байдаг. Иймээс хэрэг хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрхчлөөтэй болно. Тэр үнэн чамайг чөлөөлнө гэж хэлснийхаа дараа хүү та нар чөлөөлнө гэж хэлжээ. Тэгэхээр хүү нь үнэн байх нь Иесус үнэн байх нь тэгвэл тэр хүү та нарыг чөлөөлбөл та нар үнэхээр эрхчлөөтэй болно. Тэгээ та нар бол Авраамийн өрөөд мөн гэдгийг би мэднэ гэж. Тэгэхээр юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр үнэхээр гэж байгаа. Үнэхээр хэн бидээр чөлөөлдөг байх нь. Хүү та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрхчлөөтэй болно. Тэгэхээр хүлээсэн ямар хүлээс байна вэ? Үнийг мэдхийн төлөө үнэхээр хаах хэрэгтэй. Үнэтэй холбоотой зөндөө олон бий. Иесус бол цорын ганц зам мөн амь мөн гэл. Зөвхөн үнний сүнс танад юу хийдэг вэ гэл. Маш олон зүйл байгаа. Би Эфес нам дээр болон үнэхээр үнний бүсийн талаар заасан байгаа. Тэр одоо үнний бүстэй холбоотой хичээлийг 30 минутын хичээлийг бас үзээрэй та бүхэн. Тэгээд үнний ишлэлдээ бяцлагаараа гэж үнэхээр хүсэж байна. Үнэхээр чи үннийг мэдхэд үнэн чамайг чөлөөлдөг гэдэг ишлэл. Энэ ишлэл бол тэгэхээр та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө. Тухайн одоогийн аль Библи яаж бичсэнээс хамаарат энэ үг байгаа. Тэгэхээр тэгээд гэдэг үгийг сайн ойлгохын тулд 31-ийг заавал уншаарай. Эхлээд үгэн дотор байвал тэгээ миний дагалдагчд байна. Дагалдагчд байвал та нар үннийг ойлгоно. Тэр үннийг ойлгвол үнэн та нарыг чөлөөлнө. Үнэн та нарыг чөлөөлөх үед та бүх өвчнөөс эдгэрдэг байгаа. Үнэн та нарыг чөлөөлөх үед та үнэхээр шашны бүх хүлээсээс гардаг байгаа. Үнэн та нарыг чөлөөлөх үед та хүмүүсийг гэм нүгэл хийсэн гэж ч юм уу шүүж бодхоос илүү харин бурхан энэ хүмүүсийн төлөө ирсэн
үнэхээр хайртай гэдгийг харах болно. Бурхны хайртай зүйлийг хайртаж харах болно. Бурхны дургуй зүйлсүүдийг жигшиж хийхгүй байх болно. Та үнэхээр үннийг хаагаараа гэж сэтгэлээсээ би хүсэж байна. Үнний бүсийг бүслээрэй.